Халах манжид эслэгдсэн нь. Манж нар өвөр Монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам усч манжийн төрийн гадаад бодлого нь Минь улсын эсрэг хандсан юм. Минь улс нь эдийн засгийн их нөөцтэй хүн хүч цэргийн тооны хувьд манжаас давуу учир түргэн гоомоодолж болохгүй байв. Тиймээс юуны өмнө нэгтгэн авсан өвөр Монгол аймагуудад эрх нөлөөгөө бэхжүүлж өөрийн цэргийн хүчийг Монгол цэргийн хүчээр сэлбэх мөн хятадтай байлдахдаа ардлаа найдвартай бэхлэх зорилгоор халахын хаан нартай холбоо тогтоохыг эрмэлзэж байсан юм. Халахын эрх баригчтай найрсаг харилцах замаар манжийн талаас эрх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн ашиг сонирхолд нийцж байсан учраас манж нар халахын эрх баригчдын энэ орлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв. 1636 оны үйл Сэцэн хаан адуу тэмээ булга зэрэг зүйлсийг өргөн найрамдахыг хүссэний хариуд 1637 оны 1-р сард Манжин Абаха хаан бэлэгтэй хариулж илгээж байжээ. Мөн 1637 оны 3-р сард Түшэт хаан 2 алтан ном 3 мориор бэлэг үргүүлэн элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ. Манжин эрх баригчид өвөр Монголыг эзлэхдээ эрх баригч давхаргийнхтай нь худ ургийн барилга тогтоох, цол хэрэгм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах айлган сүрдүүд аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа халахтай харилцагтаа ч өргөжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм. Хэдийгээр өвөр Монголын дараа халахын шууд довтлохоогүйч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эвднэгт лебэгжүүлж цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлага улмаас хугацаа очих зорилгоор Манжин хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн төрөмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага халахын эрх баригчдад тулгарсан ажээ. Тинхүү манж нар харь улсыг довтлохдоо ард туяллаас аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болцсогүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв. Тухайн үед Монголын эгт хааны эрх захиргаа нэгэнт унсан цагт бол халахын улс төрийн амьдралд Түшэт хаан Гомбот орж, Сэцэн хаан Шолоо, Засагт хаан Субада нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халахын баруун гарыг Засагт хаан Субада зөнхлөн захирч байсан боловч Шолоо Увашийн хөвгүүн хэмээгдэх, Алтан хаан хэмээгдэх Ом Бердний эрх нөлөө их байв. Алтан хааны эзэмшил нь баруун тийш Алтан хорионхаа Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнг, Тамирын ихэн тулж байв. Түүний орд өргөө Увс нуурын сав газарт байжээ. Алтан хаан Засагт хаантай өрсөлдөн бие даасан бодлого явуулж байв. Тэр 17 дугаар зууны ихэнх үеэс Орос улстай харилцаж, улс төр эдийн засгийн харилцаа холбоо тогтоож, нэлээд хэмжээгээр худалдаа харилцаа хийж байв. Манж нар Хятадыг байлдаа эслэхдээ халахын ноёдын үйл ажиллагаанд зарим нэгэн хориг тавьсан юм. Үүнд 1636 онд Манжин дээд эрдэмт хаан халахыг Хятадтай худалдаа хийхийг аль биесээр хориглосон зарлиг болгожээ. Энэ нь нэгт Монгол Хятадын хооронд холбоо тогтоохоос сэргийлсэн. Хоёрт монголчууд худалдаалахдаа агт мориор голдуу арилжаалдаг учраас Хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсан хэрэг бололтой. Нөгөөтэйгүр 1638 онд Манжин хаан халахын 3 хааныг жил бүр цагаан тэмээ нээжгээд саарл 8-ыг Чингис эрх баригчдад аль биесны бэлэг хэмээн байруулах зарлиг болгожээ. Ингэснээр Манжин хаан халахын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж эрх шишээлтэд оруулахыг сануулжээ. Хэдийгээр Монголд манжин төрөмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн төрөмгийлэл илт нүүрлсэн үед монголчууд удаа нэгдэх орлого хийжээ. 1970 онд Пэрлэ, Булган аймгийн Дашинжилэн сумын нутгаас үүссэн хуйлууд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм. 16 дугаар зууны сүүлч 17 дугаар зууны ихээр халахын ноёд удаа чуулган чуулж дотоод гадаад улс төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үүссэн хуулиас харж болно. Үүссэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж төрийн нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь хан хүн өөр зуур хэрэлдвэс ганц хошуугаар дайсан мордож идвэс ноёд бие алцвас хатуу шийдэгч байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт бий болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд халахын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж халахын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв. Халахын Сэцэн хаан Шолоо Түшэт хаан Гомбот орж энд 2 удаа биеэр хүрэлцэн очиж шин төрөх хүүхэд нь хөвгүүн байвал халахын шашны тэргүүрнээр өргөмжлөхийг зөвлөн өөрийн гэгэн цолоо өргөхөөр амлаж утсан ба
Дараа нь түшээ тааны төрсөн хөвгүүнд нутгийн дарагчдаар 3 төмөр бүстэй үлдгий өгсөн байна. 1639 онд халахын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч Түшээд хаан Гомботоржийн 5 настай хөвгүүн Занбазарыг халах Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тиймээс Занбазар нь Монголын түүхэнд анх дугаар богд Жавзан дамб буюу өндөр гэгэн хэмээн алдарсан юм. Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг төвөгт үйл явдлыг тохиолдуулан шар бүсийн орд байгуулсан нь халахын их хүрээний үүсэл болжээ. Бас халахын ноёд шинээр өргөмжлөгдсөн шашны тэргүүн өндөр гэгэн өөрсдийн харьяатаас хувь өмч болгон өргөснөөр шав хэмээх давхаргын үүсэл тавигджээ. Тиймээс халахын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор халахыг нэгтгэх гэсэн орлого байсан юм. Мөн 1640 онд халахын ойртын ноёдууд Тарватан улаан буураа гэдэг чуулган чуулж цаг үеэ дүгнэж халах ойрд эвээ хичээн харийн төрөмгийллийг хамтын хүчээр давхыг уриалан тунхаглаж тус чуулганаас Монгол ойрдын их цаазыг баталсан нь Манжийн төрөмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн орлого байлаа. Тус чуулганд халахын Эрдэнэ засагт хаан Субатай, Очирбат, Тулгар Түшээд хаан Гомботорж, Сэцэн хаан аймгийн нөлөө бүхий том ноёд төр байх Тэнгэрээ тойн нарын зэрэг халах ойрдын төр шашны зүтгэлтэн болон хөх нуурын монголчууд ижил мөрний гол торгуудын төлөөлөгчд бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн Монгол улсын төрд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөөх бүхий хүмүүс байв. Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бодлогыг давж үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлцлийг тас цохих хэрэгт Монгол улс атны хамтын чармаалтаар зохион байгуулахад оршиж байв. Тиймээс халах ойрт хоёр нэгдэж харийн төрөмгийллийн эсрэг хүчээр нэгтгсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй. Тухайн үеийн Монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаадараа оролцсон боловч тэр үед Монгол улс төрийн бодлогыг даван туулах улс төр эзэн засаг хараахан бүрэлдээгүй байсан учраас уг орлого бүтээгүй юм. Халахын ноёд дотоодын эв нэгдлээ бэхжүүлэх орлого хийхин зэрэгцээ ээр засагч хаан суугаад удаагүй харгалзан Манжийн хүчийг дотроос нь задлах угсаа нэгтлээ харийн дардлаас чөлөөлөх зорилгоор 1644 онд Өвөр Монголын ноёнд илч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сүнэд аймгийн Тэнгис ван халахын ноёдын ятгалганд орж харьяатаар дадагуулан 1646 оны хавар Сэцэн хаан нутагт байснаа 1639 онд өмнөд нь зөвхт нүүн одож Манжид дагсан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон эфүү байв. Манжийн хаан Өвөр Монголын эрх Чин ван тодоор удирдуулсан үлэмжхэн цэрэг хөдөлгөж Тэнгисийг мөрдүүлжээ. Манж цэрэг Тэнгис ванг мөрдөж хөөсөөр 1646 оны 6 дугаар сарын орчим Янгирцгийн ууланд гүйцэж очиход тэрбээр гүн галуутай гэдэг газар эсэргүүцэн байлцсан боловч ялагджээ. Гэвч бууж өгсөнгүй. Халах нутгийн гүн рүү зүгтаахад Манжийн цэрэг 2 өдөр шөнө мөрдөн хөөж 3 дахь өдрийн өглөө өтөг уулын орчим Тэнгисийг гүйцэн зогсон боловч тэрбээр мултарч амжжээ. Манж цэрэг Сүнэд аймгийн цэрэгтэй халахын Түшээд хааны нутагт Бурхан тгиймэх газар дахин тулгаран байлдаж Тэнгисийн хатан хөвгүүдийг барьжлан түүний ачаа хүсэг 10,000 гаруй малыг олзолжээ. Энэ тулалдаанд Тэнгисийн хүү Дорж, Бат, Шажин нарын зэрэг олон хүн амь өргөдөжээ. Тэнгис ван сүүлчийн хүчээ дайшлан зугтсаар туулгын орчим Зажибуулгийн газар эрэхт нь Сэцэн хаан шолоо өөрийн хүү Бямбад 30,000 цэрэг өгч Тэнгисийг өмгөөлөн байлдуулахаар мордуулахын хамт Түшээд хаан Гомботоржид ил хэрэгт туслахыг хүсч илж заржээ. Түшээд хаан өөрийн үеэл дүү Архуулаада ноён түүний хөвгүүд Абахуу мэргэн нарт 20,000 цэрэг захируулан Сэцэн хаанд хүч авсруулахаар явуулжээ. Халахын цэрэг Зажибуулгийн газарт анх удаа Манж цэрэгтэй байлджээ. Энэ байлдаанд халахын цэрэг ялагдаж тулааны талбарт 1000 гэлдүү морь тэмээ орхиод ухаржээ. Тэнгис тулдаанаас сэлэнгийн зүг зүгтэж ам гарсан бөгөөд Манж нар халахын эрх баригчдаас түүнийг барьж өгөхийг шаардахад тэд цааргалсаар жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Гэвч Тэнгис өөрөө 1648 орчим бурууга хүлээж дахин Манжид захирагдсан Манж халахын харилцааг хурцдахад нөлөөлжээ. Тэнгисийг дэмжихээр илгээсэн халахын цэргийг бут цохиж ялд байгуулсан ч 1646 оны үтсээр Манж нар цэргээ халахын нутгаас гаргасан юм. Учир нь Манж нар тухайн үед халахад цэрэг дайны ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байсан юм. Энэ нь юуны өмнө маш их хүчин чармаалт гаргаж хүн хүч хөрөнгө зарж байж эслэн авсан Мин улсыг төвшөлтгөн тогтоох хэрэг хараахан дуусаагүй байсан болон Тэнгисийг нэгсэн тулдаанд
Манжийн цэргийн хүч ихээхэн тарамдаад байсантай холбоотой. Хэрв халахад байлдааныг үргэлжлүүлвэл халах даяараа босон тэмцэж улмаар түүнийг зогсооход ихээхэн хүч шаардахын дээр Хятад улсад Манжийн эсрэг бослого тэмцэл гарч байсан учраас хүчин өгсдөж саяхан олсон Хятад улсаач алдаж болцсохгүй эзэгтэй байдалд байсан аж. Халахын хаан нар Манжийг эсэргүүцсэн тэмцэгтээ өөрлөгч хошуудын зүгээс дэмжлэг авах орлого нь тийхүү бүтэмжгүй болсон ч зорилгоосоо ухраагүй юм. 1647 онд засагт хаан Субатай Манжийн бодлогыг шууд эсэргүүцсэн цагт илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг халахын ноёд нэхэмжлэн шаардж байв. Бас халахчууд Орос улсын зүгээс дэмжлэг олохыг хүсч 1647-оос 1649 онд Сэцэн хаан Шолоо Москвад илч мортуулж байжээ. 1646 онд Түшэт хааны ойр төрлийн эрх зөвхүүр ноён Манжийн захиргаанд ороод байсан Байран аймгийг уулгалан үлэмжхэн тооны хүм малыг олзлон авчээ. 1650 онд засагт хаан Ом Эрдэнэ тайж хөхнөөрөө орчим ав хийх нэрээр уулгалж байсан ажээ. Халахын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхачийн ач Фүлинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ ард талаасаа довтлуулахгүй тулд хэсэг хугацаанд халахтай бэлэг бүхий илч солилцож найртай харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлсний дараа Манжийн цэрэг улс төр эдийн засгийн хүчин чадал уламж нэмэгдсэнд Эрдэнэ Манжийн зүгээс халахад өөрийн бодлогоо тулган шаардах нь давмгаалах хандлагатай болов. Манж нар Мин улсыг эзлэн аваад эхний хэдэн жил дотоод байдлаа төвхнүүлэн бэхжүүлж авсны дараагаас буюу 1648 оны үеэс халахтай холбоотой асуудлыг хүчээр шийдэхийг тулган хүлээлгэхийг илт оролдох болжээ. Сүнэд аймгийн хэрэг явдлаас халахчууд нэгэн санаатай нэгдмэл хүчтэй байгааг мэдэж авсан Манжийн эрх баригчид халахын талаар явуулах бодлогоо тэдний нэгдмэл хүчийг задлан сарниулахад чиглүүлжээ. Эер засагч хаан 1647 онд засагт хаан, 1648 онд Түшэт хаан, Сэцэн хаан нарын элчийг тус хүлээн авахгүй буцаасан атлаа. Мөн 1648 оны намар халахын сайн ноёны дээд өвг Данзан ламын элчийг зориуд найрсгаар хүлээн авчээ. Энэ нь Түшэт хаан Сэцэн хааныг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцсэнийг зэмлэн эрх сүрээрээ далгайлах хэрэг байснаас гадна халахын эрх баригч ноёдын хооронд яс аяж хөсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа ахвалтан татаж нөгөөг нь эсрэг хүч болгон хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ. Байдлыг хурцдахгүй тулд Түшэт хаан Сэцэн хаан нарыг төлөөлж засагт хаан Манжийн Эер засагч хаантай биеэр очин уулзжээ. Засагт хаан тийхүү чармаалт гаргаж халах болон Манжийн хааны хоорондын харилцааг хилцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь халахын ноёд өвгүүд дүүнэр Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэдний хүүхэд дүүнэрийг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшэт хаан Сэцэн хаанаар зөвшөөрсөнгүй. Манжийн хаан өөрийнх нь шаардлагыг хүлээн аваагүй торсож халахад элдвийн шахалт хавчилт үзүүлэхийн зэрэгцээ халахыг дотроос нь хаглан бутгах үйл ажиллагаа улам бүр эрчимжүүлж зарим үр дүнд хүрчээ. 1651 онд халахын Түшэт хаан Сэцэн хаан нар мянган морь 100 тэмээг Манж хаанд өргөн жилийн амгалан айлтгаж найрамдахыг хүсжээ. Энэ нь тэнгисийг дэмжиж Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол буулт хийсэн хэрэг боловч Манж нарын халахад явуулж бодлогоо эрчимжүүлж байсан үед ямар нэгэн зүйлээр шалтгаалan халахад зэрэглэн орхоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас халахын дотоодоо хагарал гаргасныг дуртаагүй боловч 1653 онд Түшэт хаан Гомботоржийн хөө Бонтэр алб харьяатаа авч Манжийн хаанд дагаар орсонд засаг чин ван өргөмжилж чуулалт хаалганы гадна нутаглах газар болгожээ. Энэ Бонтэр бол халахын ноёдоос анхудаа Манжийн талд уран орсон этгээд юм. Үүнээс үзвэл халахын ноёд дотроо хагаралдаж зарим нь Манжийн төрөмгийн бодлогыг сөрөн зогсож байхад нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт зэрэг хэрэгэм шан харамжин татагдан дагаж орохыг санаарсан болсон байна. Сэцэн хаан Түшэт хаан нар Бонтэрийг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшэт хаан Гомботорж Сэцэн хаан Шолоо нар хүчин давтагдан зарим талаар буултхийн Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй байсан юм. Манжийн зүгээс халахын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж элдв шахалт авчлага чангарч байх тэр хэсэгтэй үед Сэцэн хаан Шолоо 1652 онд Түшэт хаан Гомботорж
1655 онд удаа дараа нас барсан нь халахын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ.